Хэрвээ та олон шийд бүхий Excel дээр ажилладаг. Тэгээ шийд хоорондоо шилжихийн тулд энэ доотлын сумаараа ингэж шилжээд аягүй цаг алддаг юм шиг санагддаг бол энэ бичлэгийг үзээрэй гэж танилцуулъя. За энэ хэсэг дээр харагдаж байгаачлан бусад шийд рүүгээ шилжихийн тулд ганц дараад л нөгөө шийдүүд рүү очиж болж байгаа. За энийг хэрхэн хийх вэ гэдгийг зааж өгье. 21 аймгийн нэр бүхий шийдтэй Excel файл дээр portal гэдэг нэг шийд нэмчи. Шинээр үүссэн portal гэдэг шийдэн дээр 21 аймгийнхаа нэрийг доош нь цуглаад бичээд за түүний ард нь дөрвөлжин дүрс үсгээд тэрийг ингээд доош нь копидод тавьчихъя. За тэр дөрвөлжин дүрсэн дээр дараад insert гэсний link гэсэн дээр дараад place in this document гэдгийг дараад тэн чин нөө шийднүүдийн маань нэр нь гараад ирж байгаа. Улаанбаатар бол Улаанбаатарыг сонгоод, Арангаа бол Арангаа гэсэн шийдийг сонгоод та бол өөрийнхөө файл дээр шийдний нэрээ доош нь цуулжчээ түүний ард байрлах дүрсэн дээрээ шийднүүдийнхаа линкийг харалтаагаар нь оруулж өгнө гэсэн үг. Үүний дараа өөрийн файлын аль нэг шийдэн дээрээ ахиад нэг дүрс оруулаад өгье. За тэр дүрсэн дээрээ ахиад insert links гэж байгаад одоо нөгөө portal гэсэн шийднийхаа линкийг оруулаад өгч. За тэгээд энэ дүрс маань болохоор одоо portal гэсэн линктэй болсон байгаа. Тэгэхээр энэ дүрстэйнүүдийг бусад бүх шийд рүүгээ хулаа тавьчихна. За ингэснээр шийд болгон дээр байгаа portal гэсэн линктэй дүрсэн дээрээ дарангууд portal руу очоод portal-оос харин тухайн очихыг хүссэн шийднийхаа линк дээр дарангууд тэр шийд рүүгээ хялбархан очих юм боломжтой болж байгаамаа. Excel дээр хийдэг ажлын хөгжлөх гоё санаануудыг үзэх хүсвэл миний сошиал хаягуудыг дагараа.